Hi guys, хар самруудад тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний ярих хэрэг бол өдийг хүртэл ярьсан хэрэгүүдээс маань хамгийн зүрх шимшрэм хэрэг болж байгаа. За өнөөдрийн маань хэрэг бол Netflix дээр гарсан Maternal Instinct гэдэг нэртэй докюментаригийн гэмт хэргийнхэн талаар ярих болно. За миний өмнөх дугааруудыг сонсож байсан хүмүүс маань бол намайг энэ Netflix-ийн докюментарийг задалж, за ялангуяа энэ докюментари дээр гараагүй юмнуудыг нь ярих дуртайг бол мэдэж байгаа бах. Өнөөдрийн энэ хэргийн түүхэнд хүчирхийлэл аимшигтай дүрслэлүүд багтах учраас би бол үр хүүхдээ алдаж амьдын зовлон үзсэн эцэг эхчүүд болон за насанд хүрээгүй жоохон хүүхдүүдийн дэргэд сонсохгүй байхыг зөвлөмөр байна. Хэрэгт бол жирэмсэн эмэгтэй гидсийг нь задлаад хүүхдийг нь хулгайлж аваад хоёр хүний амь насыг хөнөөсөн тухай гардаг. Тэгэхээр ийм хэрийг бас сонсож чадах хүн, сонсож чадахгүй хүн гэж байгаа болохоор би та нартай түргүүлээд анхааруулад хэлчихье. За харин өнөөдрийнхөө адгууснаас ч дор адгуусыг шүүх та нарын бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. За энэ Taylor Renee Parker нь бол 92 оны 12 сарын 8 Texas мужийн Titus County төрсэн. Эцэгхийн түүнийг бага байхад салсан. Taylor бол их ихтэй ээж Shonagийнхаа асрамжинд өссөн. Ээжийнх нь ярьснаар бол Taylor 3 дугаар ангиасаа эхлээд хүчтэй төгшөөрийн эмгэгтэй болж гидс нь хүчтэй өвддөг гэх шалтгаанаар сургуультай явахаас татгалзах нь элбэг байсан. Харин өсвөр наснд нь эцэг эхийнхэн ширүүн салалт түүний сэтгэл зүйд хүн дээр нөлөөлсөн. Салалтын дараа Taylor бол ихийг цагаа эрүүл мэндийн асуудалтай, илүүдэл жинтэй эмээг гэхээ хамт өнгөрүүлэх болсон. За энэ үед ч гэсэн өөрөө бол огцом жин нэмээд ахлах сургуульд орох үед ойролцоогоор 113 кг жинтэй болсон байсан. За илүүдэл жин нь бол мэдээж түнд маш том сэтгэл зүйн дарамт болж өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийсэн. Илүүдэл жинтэйгээс болоод тэр ахлах сургууль байхдаа тэр онлайнаар танилцсан банд нартаа зураг илгээхийн тулд туранхай найз охтуудаасаа зураг авч өгөхийг нь хүсдэг байсан. За найз нар нь бол хүүе чи ингээд над талтайгаа уулзах юм бол чамайг биш гэдгийг чи хараа шууд таньна штэ гэхэд бол Taylor би угаасаа л уулзахгүй юм чинь гэж хэлдэг байсан. Тэгэхээр энэ хүн бол зүгээр л онлайны цаанаас ирэх тэр хайр халамжийг л хүсэж байсан юм шиг санагддаг. За мөн дээрэс нь энэ юуг харуулж ийнө гэхээр Taylor энэ хожим нь олныг төөрөгдүүлсэн худал дүр төрхөө бүтээж эхлэхээс бүр олон жилийн өмнөөс бусдын дүрээр өөрийгөө нууж catfishing хийдэг байсан гэсэн үг. Хэдийгээр Taylor бол багаасаа сэтгэл зүйн асуудалтай байсан ч гэсэн хөдөө өссөн, ан хийх, гадаа ажиллах, фармын амтан маллах дуртай байсан. Түүнийг таньдаг хүмүүс хөгжилтэй, нийтж хүн байсан гэж дурсдагч. За бас нөгөө талаараа үргэлж бусдын ялангуяа эрэгтэй хүүхдүүдийн анхаарлын төвд байхыг хүсдэг зан нь хамгийн тод сул тал нь байсан гэж дурссан. Taylor бол 17 настайдаа анхны хүүхдээ төрүүлсэн ч удалгүй хүүхдийн аваас салсан. Ингэснээр Taylor сургуулаа орхиж ганц бие өсвөр насны ээж болсон. Анхны хүүхдээ төрүүлсний дараахан тэр төрийн халамж тэтгэмжийг хууль бусаар авах заллин хийж эхэлсэн. За бүр энэ үйлдэлээ ойролцоогоор 10 жилийн турш үргэлжлүүлсэн гэх мэдээлэл байдаг. 21 нас хүрэхдээ Taylor бол аль хэдийнэ 2 удаа гэрлэж 2 дахь нөхөр Tommy-гоосоо хүүтэй болсон байсан. За харин энэ жирэмслэлтийн үеэр түүнд preeclampsia буюу жирэмсний хүнд хэлбэрийн даралт ихсэлт онцлогдож амь наснд нь хүртэл аюул учруулах хэмжээнд хүрсэн. За үүний дараа тэр дахин жирэмслэгээс сэргийлэн өндөвчний гуурсаа болгох мэс засал хийлгэсэн. Энэ нь бол хожим түүний зохиосон хуурамч жирэмслэлтийн түүгүүдийг ойлгоход чухал баримт болно. Гэхдээ үүгээр асуудал дуусаагүй. Taylor дараа нь тайлбарлахын аргагүй цус алдалтын улмаас шинжилгээ хийлгэхэд эмчнэр түүний нэг өндөвчний гуурсанд умайн гаднах жирэмслэлт үүссэнийг илрүүлсэн. За харин эмчнэр жирэмслэлтийг яаралтай зогсоох хэрэгтэй гэж үзээд түүнд хагалгаа хийхэр болдог. За харин хагалгааны үеэр эмчнэр endometriosis үүдэлтэй сорвжилт болон өндөвчний уйланхайг илрүүлсэн. За харин Taylor-ыг унтлаганд байх үеэр эмчнэр нөхөр Tommy болон ээжээс нь зөвшөөрөл аваад түүний савыг авах мэс засал хийсэн. За харин Taylor бол сэрснийхээ дараа энэ талаар огт мэдээгүй байсан. Дахиж хизээч хүүхэд төрүүлэх боломжгүй болсноо мэдээд маш их цочирдсан гэж найз нартай ярьсан. Tommy-тай
ирсэн байх хугацаанд Тейлор Мексикийн Тивана хотод илүүдэлжингийн мэс засал хийлгэсэн. Эрүүл мэндийн олон хүндрэлээс болж эмчийн зөвлснөөр хийлгэсэн энэ мэс заслын дараа тэр бол маш хурдан жин хассан. За харин ойр дотны хүмүүсийн ярьснаар бол үүнээс хойш Тейлор өөрийн гадаад төрхөндөө хит автаж гэр бүлдээ тавих анхаарал нь эрс багассан. За миний бодлоор бол үүнээс өмнө бараг анхаарал тавьж байсан юм уу даач гэж бодогдсон. Эцэст нь Тейлор болон Томми хоёр 2017 онд ширүүн маргаантайгаар салж шүүх хүүгийнхэн бүтэн асрамжийг Томмид олгосон. За харин Томмигийн хэлснээр Тейлор энэ салалтаас хойш шүүгээс тогтоогдсон хүүхдийн тэтгэлгийн нэг ч төгрөг төлөөгүй. Түүнчлэн Тейлор анхны охинооч өөрөө өсгөж байгаагүй болохоор хоёр хүүхдийнхээ альнийхэн ч асрамжийг авч үлдээгүй. Салалтын дараа Тейлор өөрийн зохиосон шинэ худал амьдралыг аажмаар бүтээж эхэлсэн. Тэр удалгүй Хантер гэх залуутай гэрэлсэн бөгөөд 2018 онд анхны хуурамч жирэмслэлтийн жүжигээ зохиосон. За харин энэ нөхөр Хантер нь бол тухайн үед Тейлор жирэмслэх ямар ч боломжгүй гэдгийг нь бол огт мэдээгүй байсан. За өөрөөр хэлбэл хожим болсон аимшигт хэрэг бол гинэт бий болоогүй. Тейлор энэ жирэмслэлтийн талаар худал түүх зохиож бусдыг хуурж байсан энэ зан үйл бол хэдэн жилийн өмнөөс аль хэдийнэ эхэлсэн байсан гэсэн үг. Түүний зарим найзууд бол түүний мэс заслын талаар мэддэг, түүнийг хизээч хүүхэд төрүүлэх боломжгүй гэдгийг нь мэддэг байсан. Гэтэл Тейлор бол жирэмсэн болсноо зарлахтаа найздаа бол үүнийг гайхамшиг юм шиг тайлбарлаж умай болон нөхөн үржихүүн эргэтнүүд нь буцаад уургацсан гэж ярьсан. За мэдээж умайгаа бүрэн ахуулсан хүний эргэтэн дахин ургах боломжгүй. За гэхдээ хуурамч жирэмслэлтийг тодорхой хугацаанаас цааш үргэлжлүүлэх боломжгүй байсан болохоор худлаанууд чадхаа болох бүртээ Тейлор хүүхдээ зулбсан гэх эмнэл түүхийг зохиодог байсан. Ингэснээр нэг худлыг төгсөгийн зэрэгцээ эргэн тойрныхноос дахин тэр нэг өрөвдөх сэтгэл, анхаарал халамжийг авдаг байсан гэсэн үг. Үүний дараа Тейлор ойр дотны найзуудаасаа өөрийнх нь хүүхдийг тээгч их болохыг хүсэж эхэлсэн. Тэр эмээг маш их хөрөнгөтэй саятан бөгөөд нас барсны дараа өөрт нь хэдэн сая долларын өв хөрөнгө үлдээнэ гэж найзуудаа ярьдаг байсан. Хэрвээ хэн нэгэн нь тээгч их болохыг зөвшөөрвөл их хэмжээний мөнгө төлж за борол хүссэн бүхний чинь өгье гэж амласан. Гэхдээ найзуудынхын хинэн ч Тейлорын хүүхдийг тээж өгөхөд тухтай байгаагүй болохоор бүгд татгалзсан. За энэ хуурамч жирэмслэлт нь бол түүний зохиодог олон жүжигийн зөвхөн нэг хэсэг. Тейлор өмнө нь олон төрлийн өвчин, хөгжлийн бэрхшээлтэй болсон юм шиг дүр эсгэж байсан олон түүхтэй. Нэг удаа тэр бүр цус харавсан юм шиг жүжиг тавьсан. Тухайн үед хажууд нь байсан хүмүүсийн ярьснаар бол түүний дүр эсэгт бол үнэхээр итгэмээр байсан. Тейлор нүүрнийхээ нэг талыг бараг саажилттай юм шиг хөдөлгөөнгүй, унжсан байдалтай удаан барьж чадсан гэдэг. Цус харавлтын дараа хүний нүүрний нэг тал унжих нь түгээмэл шинж тэмдэг учраас түүнийг харсан хүмүүс үнэхээр цус харавсан гэж тухайн үедээ итгэж байсан. За үүгээрч зогсохгүй тэр бол өөрийгөө хорт хавдар болон тархины хавдартай гэж хүртэл худлаа ярьдаг байсан. За өөрөөр хэлбэл тэр бараг байж болох бүхэл хүнд өвчнийг өөртөө байдаг юм шиг зохиож ярьдаг байсан. Гэхдээ эдгээр нь бол зүгээр нэг санамсаргүй сонгосон худал байгаагүй. Тейлор ихэвчлэн жирэмслэлт, архаг өвчин, хорт хавдар зэрэг удаан хугацаанд хүмүүсийн анхаарал, өрөвдөх сэтгэлийг татах нөхцөл байдлыг сонгодог байсан. Хожим Тейлор Хантер нар гэрэлснээсээ хойш ойролцоогоор жилийн дараа тодорхойгүй шалтгаанаар салсан. Тейлорын хамгийн онцгой чадвар нь хүмүүсийг бараг юу ч байсан үнэмшүүлж чаддагт оршдог. Тэр өөрийн зохиосон худал түүхүүдийг баталгаажуулахын тулд олон хуурамч нэр ашиглаж хид гар утас, онлайн хаяг, имэйл, сошиал медиа аккаунтуудыг зэрэг ажилуулдаг байсан. Тэр бүр өөртөө болон бусад хүмүүст мессеж бичиж хамаатан садан найз нөхдийн дүрээр өмнөх худал түүхүүдэд баталдаг байсан. Ингийн тулд олон аккаунтыг зэрэг удирдах дүр бүрийн түүхийг хооронд нь зөрүүлэхгүй авч явдаг байсан гэсэн үг. За үүгээр зогсохгүй өөрийн зохиосон өвчний түүхийг баталгаахын тулд эмч сувилагчийн дүр төртөл ордог байсан. Өмнө нь эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан туршлагаа ашиглан хуурамч дуудлага захим шуудан илгээж за бүр дуу хоолой өөрчилдөг аппликейшнийг ашиглаж эмч сувилагчийн дүрээр уцтаж дуут мессеж хүртэл үлдээдэг байсан. Тухайн үед Тейлорыг мэддэг хүмүүсийн нүдэнд бол тэр зүгээр л гэмгүй даруухан бүсгүй шиг харагддаг байсан. Хожим түүнийг цаазын ялз сонссон хамгийн жигшүүртэй эмэгтэйчүүдийн нэг болно гэж тухайн үед хинэн ч төсөөлөөгүй. Харин Тейлорын амьдралын хамгийн аимшигтай явдал бол Риган Ханкок гэх залуу эмэгтэйтэй танилцсанаар эхэлсэн. За одоо харин энэ хэргийн хамгийн чухал хүн болох хохирогч Риганы талаар ярий. Риган бол 98 оны 11 сарын 14-нд Арканзас мужийн Хоуп хотод төрсэн. Гэр бүлийнх нь бол түүнийг багаасаа
ээлдэг, сэргэлэн, шулуун зантай хүүхэд байсан гэж дурсдаг. Тэр гутал хувцас загвар дуртай 4 хүүхэдтэй айлын 2 дахь нь байсан. Түүний хөгжилтэй өвөрмөц зан чанар бол гэр бүлийнхний сэтгэлд үргэлжүүлсэн. За Regan ч гэсэн мөн адил Taylor-ийн нэгэн адил 17 настайдаа анхны охиноо төрүүлсэн. Гэхдээ тэр охиноо ганцаараа өсгөхийн зэрэгцээ бүх хариуцлагыг өөр дээрээ үүрч хайр халамжаар дутаалгүй өсгсөн. Ээж Jessica нь хожим охиноо миний харж байсан хамгийн сайн ээж байсан гэж Regan-ыг дурсдаг. 2019 онд Regan сүүн болон хурмын зураг авахуулахын тулд боломжийн үнэтэй гэрэл зурагчин хайж байсан. За тэр үе Taylor бол бие даасан гэрэл зурагчнаар ажиллахыг оролдож эхлээд удаагүй байсан. За энэ ажлаараа дамжуулаад тэд анх танилцсан. Regan тэр өдөр зураг авч өгсөн эмэгтэй нь хожим өөрийнх нь амийг хөнөөнө гэж хизээч төсөөлөөгүй. Хурмын үеэр Taylor зөвхөн ажиллаа хийхээр ирсэн гэрэл зурагчин шиг биш, харин гэр бүлийн нэг хэсэг болохыг хичээж байгаа юм шиг авирлаж байсан. Тэр Swift бүсгүй болон найз бүсгүйчүүдтэй хамт зураг даруулж бараг бүх үйл ажиллагаанд өөрийгөө оролцуулж байсан. Хурмын хүлээн авалтын дараах үдэшлэгт Regan хүртэл Taylor-ыг уурсан. Тэнд байсан зарим хүмүүсийн хэлснээр бол Taylor зүгээр нэг гэрэл зурагчин биш, за бараг л Swift бүсгийн найзын нэг юм шиг харагдаж байсан гэж ярьсан. Хоримд оролцсон хүмүүс Taylor-ийн зураг авах ур чадварыг өндөрөөр үнэлж түүнийг ээлдэг даруухан залуу бүсгүй гэж бодсон. Ингэж танилцсны дараа Taylor болон Regan хоёр дотн нөхөрлөж эхэлсэн. Regan Taylor-ийн зохиосон бүх зовлон, өвчин, эмгэнэлт үгүүдэд чин сэтгэлээсээ итгэж, үргэлж тусалж дэмждэг байсан. Харин Regan-тэй танилцсан тэр үед Taylor нэг эртээ учирсан нь бол Wade Griffin гэх ир. За энэ Wade Griffin гэх ир бол яг л жинхэнэ Америк хөдөөний ир гэсэн үг. Тэр бол нутгийнхаа гахаа барьдаг, фарминг ажил хийдэг, энгийн даруухан амьдралтай cowboy байсан. Taylorтэй танилцах үедээ тэд маш олон нийтлэг зүйлтэй байсан. Хоёулаа хөдөөний амьдрал дуртай, гадаа ажиллах, амьтантай харьцах, ан хийх, фарм дээр амьдрах сонирхолтой байсан болохоор радио тэмцээн дээр танилцсан тэр оройноос л хурдан дотноссон. 2019 оны 5 сард Taylor Wade-ийн нүүж орсон. Хэдийгээр харилцаа нь хитрхи хурдан өрнөж байгаа юм шиг Wade-д санагдаж байсан ч Taylor бол өөрийгөө ээжээсээ айж хамгаалалт хэрэгтэй байгаа хэмээн ярьж эцэст нь түүнийг зөвшөөрүүлж хамтдаа амьдрах болсон. Taylor хамт амьдарч эхэлснийхаа дараа өдөр бүр Wade-ийг ажилласаа ирэхэд нь хоол бэлэн байлгаж, гэрээ цэвэрлэж, гэрийн бүх ажлыг хариуцж хийдэг байсан. Тэр өөрийгөө бол нэг тийм төгс эхнэрийн дүрээр харуулахыг хичээж Wade-д хэрэгтэй бүхнийг хийдэг байсан гэсэн үг. Гэхдээ удалгүй Wade-ийн гэр бүл, найз нөхөд нэг зүйлийг анзаарч эхэлсэн. Taylor-ийн Wade-д ханддаг сэтгэл бол Wade-ийн Taylor-д ханддаг сэтгэлээс хавьгүй хүчтэй байсан. Taylor бол Wade-д бараг хитрхи улаарч татагдсан юм шиг харагдаг. Үргэлж түүний хажуугаас салтдаггүй. Олны дундаж гисэн гараас нь зүгдэж, байнга биед нь алдаж явдаг байсан болохоор эргэн тойрных нь хүртэл эвгүй санагдаг байсан гэж ярьдаг. Харин Wade бол аажмаар Taylor-оос зайгаа барьж эхэлсэн. За энэ өөрчлөлтийг бол Taylor маш хүндээр хүлээж авч харилцаагаа хадгалахын тулд улам цөхөрсөн алхмуудыг хийж эхэлсэн. За түүний нэг нь бол нэг өдөр тэр эмээ өвөө хоёроос удахгүй хитэн сая долларын өв хөрөнгө өвлөнө гэж Wade-д ярьсан. Үүний дараа тэд их хэмжээний мөнгөтэй хүмүүс шиг амьдарч эхэлсэн. Taylor шинэ хувцас, гэр ахуйн хэрэгсэл авч Wade-д цоо шин дизель хөдөлгүүртэй том аврын Ford F450 машиныг авч өгсөн. За ийм төрлийн автомашин бол тухайн үед 100 мянга гаруй $10 үнэтэй байсан. Үүгээр зогсохгүй тэд Texas мужид 4 сая доллараас дээш үнэтэй том ранчийг худалдаж авахар судалж эхэлсэн. Гэхдээ Wade бол ерөөсөө ийм тансаг амьдралд өсөөгүй хүн. Даруухан амьдралтаа өссөн түүний хувьд шинэ машинтай болж мөрөөдлийн ранчтай болох тухай яриа мэдээж сэтгэл хөдлөм санагдсан ч энэ бүхний ард ямар худал нуугдаж байгааг огт мэдээгүй. Удалгүй Wade-ийн гэр бүлийн зулсарын баярын уулзалтын үеэр Taylor ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулсан жижигхэн бараг л нэг илтгэл юм шиг зүйл бэлдсэн. Тэр худалдаж авах гэж байгаа үйл хөдлөх хөрөнгө хамтдаа байгуулах шинэ амьдралынхаа талаар маш их догдолж ярьж тэр орой гэр бүлийнхэнд нь үнэхээр аз жаргалтай өөртөө итгэлтэй харагдсан. Гэхдээ Wade-ийн ойр дотны хүмүүс бол энэ бүхний хитрхи хурдан өрнөж байна гэж харж байсан. Яагаад тэгэхээр тэд дөнгөж хэдхэн сарын өмнө танилцсан зүгээр л үерхэж байсан хүмүүс мөртлөө хэдэн сая долларын үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах ирээдүйн хамтын амьдралаа төлөвлөх хэмжээнд хүрсэн нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн. За түүнээс гадна Taylor бол тухайн жилийнхээ ихээр л дөнгөж өмнөх нөхрөөсөө салаад удаагүй байсан. Эргэлзээ улам нэмэгдсэн нэг үйл явдал нь бол Taylor Wade-ийн ээж Connie-д шинэ машин бэлгэлсэн явдал байсан. Taylor уг
машиныг өвлөж авсан мөнгөөрөө бүрэн төлсөн гэж хэлсэн ч удалгүй төлбөр нь хийгдэггүй гэх шалтгаанаар автомашиныг дилерийн компани нь буцааж хурааж авсан. Ингэснээрээ Connie Taylor-ийн ярьдаг хэдэн сая долларын өв хөрөнгө үнэхээр байгаа эсэгэд анх удаа эргэлзэж эхэлсэн. Харин хамгийн том асуудал нь бол тэдний худалдаж авахар төлөвлөж байсан 4 сая гаруй долларын ранчийн 8-ны үеэр гарч эхэлсэн. За ийм хэмжээний үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын өмнө худалдан авахч бол үнэхээр мөнгөтэй гэдгээ батлах санхүүгийн их усүрийн баталгаа буюу Proof of Funds-ыг заавал гаргах шаардлагатай байдаг. За ингээд уг үл хөдлөх хөрөнгийг зуучилж байсан эйжентүүд санхүүгийн их усүрийг нь баталгаажуулах ажиллагааг эхлүүлсэн. Taylor бол хөрөнгө өвлөж авна гэж тайлбарлаж байсан ч гэсэн бэлэн мөнгөөр хийх ийм хэмжээний гүйлгээнд мөнгө үнэхээр байгаа эсэхийг нотлох нь бол зайлшгүй шаардлагатай. Гэхдээ Taylor банкны дансны мэдээлэл шалгуулахыг эрс эсэр үүссэн. Санхүүгийн баримт дансны хулгай өгөхөөс байнга татгалзаж байсан. Нэг өдөр тэр Wade-д авууг ах нь урьдчилгаа төлбөрт хэрэгтэй 300 мянган $. Удахгүй шилжүүлнэ гэсэн мессежийг баяртайгаар үзүүлсэн. Гэхдээ тэр авууг ах нь бол ерөөсөө байгаагүй хуурамч хүн. Тэр бол Taylor-ийн зохиосон олон хуурамч дүрийн нэг. Мэдээж тэр 300 мянган $. Бол хизээч ирээгүй. Өөр зогсохгүй Taylor өөрийнхөө хуульч болж жүжиглэж үйл хөдлөх хөрөнгийн компанид өөр хүн имэйл явуулж байгаа юм шиг Taylor-ийн банкны мэдээлэл хувийн нууц учраас орлого хөрөнгийн шалгаа зогсоохыг шаардсан захиа хүртэл явуулсан. За ингэснээр үйл хөрөнгийн зуурчлалд оролцож байсан хүмүүсийн эргэлзээ бол улам нэмэгдсэн. Хэрвээ санхүүгийн их усүрээ нотолж чадахгүй бол гэрээ цааш үргэлжлэх боломжгүй байсан болохоор эцэст нь энэ хилцэл бүрэн нурж унсан. За нөгөө талаараа Wade ч гэсэн мөн адил Taylor-т эргэлзэж эхэлсэн. Гэр бүлийнхэн хүртэл наад эмэгтэй чи ямар нэг асуудал байгаа юм шиг байна. Харилцаагаа дуусгасан дээр юм биш үү гэж зөвлөж байсан. За Wade ч гэсэн тэдний үгийг бодож эхэлсэн. За Taylor бол үүнийг мэдэрмэгцээ Wade-с улам их зуурч, байнга мессеж бичиж, ажлынхан цагаар тасралтгүй залгаж, өөрийг нь хуурч байна гэж хүртэл буруутгадаг болсон. За яг энэ үед Taylor болон Regan хоёр за нөгөө хурмын зураг авч байгаа танилцсан энэ эмэгтэй хоёр нийлээд дотн найзууд болсон байсан. Харин 2020 оны 1-р сарын орчимд Regan 2 дахь охиноо тээж байгаа дуулгахад Taylor-ийн толгойд за нэг шинэ төлөвлөгөө төрсөн юм шиг байгаа юм. Удалгүй Taylor өөрөө ч Wade-ийн хүүхдийг тээж байгаа гэж зарласан. Гэхдээ тэр бол жирэмсэн болсон тухайгаа шууд хэлээгүй. Гэхдээ тэр өөрийгөө нэг тийм жирэмсний энерги мэдрэгдээд байна гэж ярьж эхлээд жирэмсэн болсон байж магадгүй гэж Wade-д хэлсэн. За мэдээж Wade жирэмсний тест авч шалгахыг санал болгосон. Тэр Taylor-ийн өмнөх эмнэлгийн түүхийг огт мэддэггүй байсан учраас түүнийг жирэмслэх боломжгүй гэдгийг ч мдэггүй байсан гэсэн үг. Тиймээс Wade бол өөрийгөө удахгүй аав болно гэдэгт итгэж хүүхэд болон Taylor-ийн өмнө хариуцлага үүрэхээр шийдсэн. Ингэснээр харилцаанаас амархан гарах боломж бараг байхгүй болчдөг. Харин Taylor жирэмсний жүжигээ улам бодит болгохын тулд бүх цаг зав хүчээ зориулдаг. Тэр Wade-ийн гэрт хүүхдийн өрөө хүртэл бэлдэж өөрийнхөө жирэмсний энерги хэрхэн өөрчлөгдсөнийг ярьж үнэхээр яг бүр нэг жирэмсэн болцсон юм шиг ааш гаргаж эхэлсэн. За ингэж байж удалгүй ковидын цар тахал эхэлж эмнэлгүүд халдвар хамгааллын журмын дагуу өвчтнүүдийг ганцаарнг нь үздэг болсон. За үүний улмаас Wade бол нэг ч удаа Taylor-тай хамт эмчийн үзлэгт орж чадаагүй. Taylor-ийн хэлсэн үгэнд итгэхээс өөр ямар ч аргагүй болсон. Жирэмсэн гэдгээ зарлсны дараахан Taylor бол хуурамч эмнэлгийн бичиг баримт худалдаж авсан. Тэдгээрийн дотор жирэмсний шинжилгээ эерэг гарсан гэх хуурамч хариу хүртэл байсан. Харин Wade бол өмнө нь Taylor 2 хүүхэд төрүүлж байсан болохоор жирэмслэлийн талаар түүнээс илүү мэднэ гэж итгэж байсан. Хэдийгээр Taylor 2 хүүхдийнхээ асрамжийг аваагүй байсан ч гэсэн Wade анх удаа аав болох гэж байсан учраас бүх зүйл дээр Taylor-д найдсан. Taylor хүүхдээ 2020 оны 9 сард төрнө гэж зарлаж, удалгүй хүүхдийн хүйс зарлах арга хэмжээг хүртэл зохион байгуулахар болсон. Найзуудынх нь нэг нь бол энэ арга хэмжээг зохион байгуулж хүйсийг баталгаажуулахын тулд Taylor-ийн эмчээс гэх имэйлийг хүлээж авсан. Гэхдээ баримтыг зүгээр л харахад нэг ноцтой зүйл анзаарэгддэг. Тэр нь бол хүйсийн шинжилгээний хариун дээрх он сар өдөр нь бол 2016 он гэж бичигдсэн байсан. Найз нь энэ талаар асуухад Taylor эмнэлгийн лаборатори бол тухайн өдөр 100 гаруй баримтыг буруу хэвлсэн учраас он сар өдөр нь андуурагдсан гэж тайлбарсан. За мөн эмчтэйгээ ярьсан гэхдээ хариу нь бол зөв гэсэн тайлбарыг авсан гэж найздаа хэлсэн.
За үнэн хэрэгтээ мэдээж тэр баримтанд бол шинэ жирэмслэлтийг биш харин Тейлор анхны хүүхдэд тээж байх үеийн хуучин шинжилгээний хариу нь байсан. Өөрөөр хэлбэл тэр өмнөх жирэмслэлтийнхээ баримтыг шинэ хүүхдийн юм шиг ашигласан гэсэн үг. Тейлор мөн хүүхдийн хүйс зарлах арга хэмжээндээр ээжигээ ирүүлэхийг эрс эсэргүүцсэн ч аавыгаа оролцохыг зөвшөөрсөн. За хожим нь бүр энэ аав нь хүртэл Тейлорыг саваа авахулсан хүүхэд гаргах боломжгүй гэдгийг мэддэг байсан нь ил болсон ч ямар нэгэн шалтгаанаар энэ талаар бол хиндэж хэлээгүй. За мэдээж Тейлор бол хиндэж битгий хэлээрэй гэж аавдаа хэлсэн үү бүү мэд. Жирэмсний жүжигээ үргэлжлүүлэхийн тулд Тейлор хурамч ультрасаунд зураг хүртэл бэлдээж сошиал сүлжээнд жирэмсэн эмэгтэй мэд тогтмол нийтлэл оруулсаар байсан. Ингэснээр танилуд нь түүнд баяр хүргэж анхаарал халамжаа илэрхийлсээр байсан. Гэхдээ Тейлорын хуучин найзууд болон өмнө нь хамт ажиллаж байсан эмнэлгийн ажилтнууд эдгээр нийтлэлийг хараад маш их гайхдаг. Түүний өмнө нь үзүүлж байсан их барих эмэгтэйчүүдийн эмч хүртэл Тейлор жирэмслэх ямар ч боломжгүй гэдгийг мэдэж байсан ч эмчийн нууц хадгалах үүргийн улмаас үннийг олон нийтэд хэлэх боломжгүй байсан. Харин хүүхдийн хүйс зарлах арга хэмжээг зохион байгуулсан найз нь эргэлзээр байсан тул Тейлорын эмч нартай холбогдсон баримтын талаар лавлахыг оролцсон. Гэхдээ эмч эмнэлгийн ажилтнууд өвчнөө мэдээллийг батлах бүр өгүүлсгэгч ирэхгүй байдаг. Тухайн үед хин нэгний амь насанд аюул учирч байна гэж үзэх үндэслэл байгаагүй учраас тэд илүү ихийг хэлж чадаагүй бөгөөд Тейлорын худал үргэлжилдэг. Гэхдээ нэг эмнэлгийн ажилтан түүний найзад өөрийнхөө зүүн совинд итгэрэй гэж зөвлөсөн. За мөн өөр нэг эмнэлгийн ажилтан Тейлорын явуулсан тэр баримтыг хараад тухайн эмнэлэг бол ийм төрлийн баримт бичиг ашиглахаа аль хэдийн болцсон штэ гэж хэлдэг. Орчин үед хүүхдийн хүйсийг баталгаажуулахдаа лабораторийн албан ёсыг тайлан эмчийн баталгаажуулсан хариу өгдөг болсон байхад Тейлорын ашигласан зүйл бол ердөө хуучны жирэмсний шинжилгээний маягт байсан байна. Өдгөө Тейлорын хуучин нөхөр Томми түүнийг жирэмсэн болсон гэж ярьж байгааг мэдээд Вэйдийн гэр бүлийнхэнтэй холбоо барьж анхааруулахыг оролдсон ч хэн ч түүнд итгээгүй. Тэдний хувьд Тейлор аз жаргалтай догдолсон харагдаж байсан бөгөөд удалгүй гэр бүлийнх нь нэг хэсэг болох гэж байгаа хүнийг худалч гэж бодохыг хүсээгүй. За энэ хоорондоо Тейлор хүүхэд ирэх бэлтгэлээ бүрэн базааж өссөн. Гэхдээ Тейлор зөвхөн өөрийнхөө жирэмслэлтэнд биш, бусдын жирэмслэлтэнд хүртэл хит их автагддаг байсан хожим ил болсон. Түүний хуучин хамгийн сайн найз жирэмсэн болмогц Тейлор бол бүх зүйлд нь оролцохыг хүсэж, бүр жирэмсний явцыг хяндаг аппликейшнд нь нэвтрэх нэр ус пассвортыг нь хүртэл асуусан. За энэ нь бол найзыг нь ихэд түгшээж эцэстээ Тейлороос зайгаа барихад хүргэсэн. Хожим тэр найз Тейлороос бол үнэхээр айдаг болсон гэж мэдүүлсэн. Мөн өөр олон хүн Тейлор бусдын эмнэлт явдлыг өөрийн болгож ярьдаг байсан тухай дурссан. Хин нэгэнд ямар нэгэн золгүй явдал тохиолдох бүрд Тейлор ижил төстэй түүх зохиож эцэст нь бүх анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлдэг байсан. Тейлорын талаар сөрөг зүйл ярих хүн арах болгонд тэр бүх бурууг ээж рүүгөө тогтоог байсан. Ээж энэ хүмүүсийг өөрийнх нь эсрэг төрхөж худал мэдээлэл тарааж байна гэж Вэйд болон түүний гэр бүлийнхэнд итгүүлдэг байсан ч тэдэж гисэн үүнд нь итгэсээр байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Тейлор бол өөрөө ч энэ худал удаан үргэлжлэхгүйг ойлгож эхэлсэн. За харин түүнийг жирэмсэн биш байж магадгүй гэж боддог байсан төрөл садан хуучин найзууд нь бол түүнийг яг л нэг өмнөх шигээ дахиад л зулбчлаа гэж хэлэх байхтаа гэж итгэж хүлээж өссөн. За Вэйдийн ээж Кони бол хүүдээ эргэлзэж байгаагаа хит хитэн удаа хэлсэн ч гэсэн Вэйд Тейлорыг бол үргэлж өмгөөлдөг байсан. Харин Тейлор Кони тэднийг аз жаргалтай байхыг хүсдэггүй, зориуд харилцааг нь сүтгэхийг оролдож байна гэж Вэйдэд итгүүлсэн. За удалгүй Вэйд түүний гэр бүл болон Тейлор өөрөө хүртэл занал хийсэн мессеж, имэйлүүдийг авч эхэлсэн. Тэдгээр имэйлүүдэд нь бол Вэйдийг амиа хорлож шаардах, элдвээр доромжлох зэрэг зүйлс бичигдсэн байсан. Хожим бол эдгээрийг бүгдийг нь Тейлор өөр хүний дүрээр илгээсэн нь тогтоогдсон. Жирэмсний хугацаа ахих тусам хүмүүс Тейлорын гэдэс жирэмсний хугацаанд тохирохооргүй жижиг байгааг анзаарч эхэлсэн. За ингээд тэр телевиз кино зураг авалт болон косплейд ашигладаг силикон хиймэл жирэмсний гэдэс худалдаж авсан. За үүний дараагаас бол Тейлор Вэйдэд өөрт нь хүрэхийг бүр мөсөн зөвшөөрөхөө болж бэлгийн харьцаанаас бүрэн татгалзсан. Учир нь ойр дотн харилцаа бол түүний бүх худлыг илчлэх эрсдэлтэй. Тейлор заримдаа хідэн цагаар угаалгын өрөөндө суудаг байсан бол Вэйд гадна нь юу болоод байгааг ойлгохгүй хүлээдэг байсан. Тейлорын энэ тогтворгүй авир өөрөөсөө улам холдуулж эхэлсэн байдал нь бол тэдний харилцаанд ан цав үүсгэж Вэйдийг улам их төөрөгдөлд оруулсан.
За олон сарын турш ийм байдал үргэлжилсэн нь бол Wade-ийн хувьд үнэхээр ойлгомжгүй байсан гарцаагүй. Гэсэн ч энэ Wade бол өөрөө уламжлалт үзэлтэй гэр бүлийн үн цэнийг эрхэмлдэг хүн байсан учраас Taylor сайн хан төрөх гэж байгаа хүүхдээ сайн аав байхыг л хичээж байсан. Тиймээс Taylor өөрт нь хүрч болохгүй, бэлгийн харьцаанд орж болохгүй гэж хэлэхэд Wade ямар ч эргэлзээгүйгээр хүндэтгэж хүлээж авсан. За би энэ Wade-ийг одоо өрөвдмөр юм шиг, тэнийх юм шиг одоо яг юугмэр ч юм дээ. За харин Taylor бол бусдад бүр хиймэл гидсээ хувцсан дээгүүрээ ингээд илүүлдэг байсан. Тэр хүмүүсийг гидсэндээ хүүхэд нь хөдөлж өшиглэж байгаа юм шиг хүртэл итгүүлж чадсан. За бүр үүнийгээ дүрс бичлэг болгож сошиал медиад хүртэл нийтэлсэн. За энэ бичлэгийг үзсэн олон хүмүүд бол энэ нь нэлээд үнэмшилтэй харагдсан. Удалгүй Taylor Wade хоёр барууны хэв маягтай байгальд авахулсан жирэмсний дурсгалын зургийг авахулсан. Taylor зураг авалтын турш хиймэл гидсээ инхрийлж ийлж яг л хөвлөдөө бүр үнэхээр хүүхдэд тээж байгаа юм шиг дүрийг эсгсэн. Гэхдээ зарим хүмүүс бол эдгээр зургийг хараад эргэлзэж эхэлсэн. Хиймэл гидс нь үнэмшилтэй харагдаж байсан ч жирэмсний хугацаа ахих тусам эмэгтэй хүний зөвхөн гидс биш, биеийн бусад хэсэг тэр дундаа хөхөнд хүртэл өөрчлөгддөг. Харин Taylor-ийн хувьд бол зөвхөн гидсэн томроод бусад биеийн хэсэгт нь ямар ч өөрчлөлт гараагүй. За харин тэр үүнийгээ нуухын тулд баг зэрэг жин нэмэж эхэлсэн. Taylor жирэмсний зургаа сошиал сүлжээнд нийтэлсний дараа Wade-ийн нэг найз болон Taylor-ийн танил хүн ээж Shaunaтай нь холбогдсон. Shauna Taylor жирэмсэн болсон тугаа сонсоод бол огт гайхаагүй, харин нэг чухал үннийг хэлсэн. Taylor-ийн ярьдаг байсан хэдэн сая долларын тэр өв хөрөнгө бол огт байгаагүй. Тэдний гэр бүл хизээж чинээлэг байгаагүй, өвлөх мөнгөч байгаагүй. Гэсэн Shauna бол энэ бүхнийг олон нийтэд дэлгэж Taylor-ыг илчлэхийг хүсээгүй. Яагаад тэгэхээр тэр Taylor-ийн анхны охиныг бараг өөрөө өсгөж байсан болохоор ач охиноо хамгаалахыг хамгийн түрүүнд ботсон. За харин үүнийг нь мэдсэн Wade-ийн найзууд бол энэ бүхнийг түүнд хэлхийг оролцсон ч Wade бол огт итгээгүй. Тэр Taylor-ийн ээжийг үргэлж худлаа ярьдаг, асуудал тарьдаг хүн гэж бодсоор Taylor-ыг өмөрсөөр л байсан. Эцэст нь найзууд нь түүнийг ятгахаас бүр мөсөн бууж өгсөн. За Taylor-ийн төрөх өдөр бол 2020 оны 9 сарын 22 гэж тавлагдсан байсан. Харин энэ өдөр ойртох тусам түүний хуучин эмчнэр, хуучин найзууд болон төрөл садан нь улам их төгшиж одоо юу хийх болоо гэж хүлээж эхэлсэн. Taylor-т хагалгаа хийсэн нөгөө эмчин бүр орон нутгийн эмнэлгүүд рүү урьдчилан холбогдож шин төрсөн хүүхэд хулгайлагдах эрсдэл болцсошгүй байгаа болохоор онцгой анхааралтай байхыг хүртэл сануулсан. Яагаад энэ хүн болгон энэ бүх зүйлийг мэдээд байна гэхээр нэгдүгээрт бол энэ хот бол айгүй жижигхэн хот бараг л одоо хүн болгон бие биенээ таньдаг гэсэн үг. За дээрэс нь энэ Taylor-ийн энэ сошиал медиа хуудасууд нь бол ингээд олон нийтэд нээлттэй хүн болгон харж болдог байсан гэсэн үг. Тэгэхээр энэ Taylor-тэй холбоотой байсан эмчнэр бол түүний бүх үйлдэл, зураг, бүх юмыг нь харж байсан байгаа юм. За гэтэл 9 сарын 22 өнгөрсөн ч гэсэн хүүхэд төрөөгүй. Харин Taylor бол өмнөхийн адил шинэ шалтгаан зохиосоор л байсан. Бараг 2-7 хоногийн дараа буюу 10 сарын 5-нд Taylor Wade хоёр төрөлтийг хиймлэр эхлүүлэхээр эмнэлэг явахаар төлөвлөсөн. Гэтэл тэр өглөө тэдний байшингийн доороос гинэт гал гарч Wade усны хоолоогоор өөрөө унтраахад хүрсэн. Дараа нь тэд дахин эмнэлэг явахаар бэлдэж байсан ч гинэт Taylor сандарж орж ирээд эмнэлэгт тесрэг бөмбөг тавьсан гэх занал хийлэл ирсэн болохоор бүх үйл ажиллагааг зогсоож хөл хорой тогтоосон гэж хэлдэг. Эхэндээ Wade бол үүнд итгээгүй ч гэсэн Taylor түүнд сошиал сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийг үзүүлсэн. За үнэхээр ч эмнэлэг бол тухайн үед онцгой байдал зарлцсан байсан. За харин дараа нь бол мөрдөн шалгалтаар энэ бүхний ард Taylor өөрөө байсан нь тогтоогдсон. Тэр нэрээ нууцлсан дугаараас эмнэлэгт тесрэг бөмбөгийн хуурамч занал хийлэл өгч эмнэлгийг хаалгахын тулд зориуд ийм хэргийг зохион байгуулсан. Өдөр хоног өнгөрөх тусам хүүхдээ огт харахгүй байгаадаа Wade бол улам бухимдаж эргэлзэж эхэлсэн. За энэ үүмэнтэй үедээ тэр өөрийн ээжтэй Taylor-т бол үнэндээ хайргүй зөвхөн төрөх гэж байгаа хүүхдийнхээ төлөө сайн аав байхыг хичээж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Удалгүй энэ жирэмсний асуудлаас болж Taylor болон Wade хоёр ширүүн маргалцсан. Тэр үеэр Taylor би бүгдийг нь буруу байсныг батлахын тулд ямар ч байсан хүүхэд дагуулад гэртээ ирнэ гэж хэлж байсан. Тухайн үед энэ үг бол зүгээр нэг ууралсандаа хэлсэн сүрдүүлэг юм шиг сонсогдсон байж болох ч Taylor бол үнэхээр хүүхэд олж ирэхээр шийдсэн байсан. Энэ үед түүний нөхцөл байдал бол хүндэрсэн байсан. Худал жирэмслэлтэй цааш үргэлжлүүлэх боломж бараг байхгүй болоод баригдах нь бол ердөө л цаг хугацааны асуудал болсон. За хүмүүс л уг нь бол худлаа гэдгийг мэдчихсэн. Taylor л өөрөө гүрийгээдсэн. За Wade ч гэсэн тэнийг юм шиг итгэж байсан. Харин Taylor-ийн хувьд бол үнэн илчиглэгдвэл өөрийнх нь
бүтээсэн амьдрал тэр чигтээ сүрнэ гэсэн үг. Тиймээс тэр энэ байдлаас гарах ямар нэгэн гарц хаасаагүй хайж эхэлсэн. За бусад хүмүүс Тейлорт эргэлзэж түүнээс зайгаа барьж эхэлсэн ч түүний найз Ригн нь бол үргэлж түүний талд зогсдог байсан. За энэ бол миний хувьд энэ түүхийн хамгийн өрөвдөлтөй хэсэг нь байсан. Ригний ээж Джессика охиноо Тейлорт яагаад тийм их санаа тавьдгийг гайхдаг байсан. Тейлорын авир нэг л биш санагдаж байгаагаа хэлэх бүрд Ригн найзыгаа өмөрч олон асуудал дарагдаад хэцүү байдалд орсон учраас ийм байгаа гэж тайлбарладаг байсан. Ригн бусад хүн бүгд Тейлороос нүүр буруулсан үедж ганцаараа ингэ орхихыг хүсээгүй. Тэр хинч байхгүй үед нь Тейлорын дэргэд үлдэх ганц хүн нь байхыг хичээж байсан. Энэ нь Ригн бол ямар сайхан сэтгэлтэй хүн байсныг харуулдаг. Гэхдээ Тейлор дараа нь юу хийхээр төлөвлөж байсныг хинч төсөөлөгүй. Түүний өмнө хоёр боломж байсан. Нэг бол эмнэлгээс шинээр төрсэн хүүхэд хулгайлах, эсвэл жирэмсэн эмэгтэйг барьцаалж хэвлэдэх хүүхдийг нь булааж авах. За энэ үед бол түүний оюун санаанд зулбцсан юм шиг жүжиг гаргах тийм зүйл бол ерөөсөө байгаагүй. За ингээд эцэст нь Тейлор 2 дахь хувилбарыг сонгосон. Тэр өөрийн бүтээсэн хуурамч нэр дөрүүдийг ашиглаж Texas муж даяараа жирэмсэн эмэгтэйчүүдийг хайж эхэлсэн. Алгаас өмнө хэдэн 7 хоногийн турш огт танихгүй хидэн жирэмсэн эмэгтэйн талаар мэдээлэл цуглуулж өөрийн төлөвлөгөөнд тохирох хохирогчийг судалсан. Гэхдээ удалгүй Тейлор өөрт хэрэгтэй хүн нь аль хэдийн нь дэрэгдэн байгааг ойлгосон. За тэр хүн бол өөрт нь хамгийн их итгэж бусад хүн эргэлзэд хүртэл өмгөөлж байсан Ригн. 2020 оны 10 сарын 8-нд Тейлор Ригний гэрт очсон. Тухайн үед Ригн бол жирэмснийхээ 35 дахь 7 хоногт орсон хитгэн 7 хоногийн дараа төрөх гэж байсан. Тейлор түүнд кофе, бэлэг авчирсан бөгөөд тэр хүүхдээ төрүүлэхийг тесэн ядан хүлээж байгаа аль болох хурдан хүүхдээ үлгэдэж авахыг хүсэж байгаагаа дахин хэлсэн. Гэхдээ энэ үед бол Тейлорын өөрийнх нь зарласан тэр төрөх хугацаа бол аль хэдийн бүр 2-3-7 хоног өнгөрцөн байсан. Тэр Ригний гэрт байхдаа тэдний гэрийг анзааралтай ажиглаж орчинтой танилцсан. Тэр Ригн болон түүний нөхөр хоомортой хэсэг ярилцаж суугаад гэрлүүгөө бодсон. Тэр орой Ригн Тейлорд Facebook-ээр текст илгээж ирж уулзсанд нь баярлаа гэж хэлсэн. За харамсалтай нь энэ нь Ригний илгээсэн хамгийн сүүлчийн зурвсуудын нэг байсан. Маргааш нь буюу 2020 оны 10 сарын 9-нд Тейлор Вэйд хоёр бол төрөлтийг хиймлээр эхлүүлэхээр эмнэлэг явахаар төлөвлөсөн байсан. Гэхдээ Вэйд эхлээд хэдэн мянган долларын үн хүрэх гахаануудаа худалдахаар болж дараа нь эмнэлэг дээр Тейлортой уулзахаар тохиролцсон. Тейлор харин ээжтэйгээ таарлахыг хүсэхгүй байгаа учраас өөрийн байгаа хоттой биш харин Оклахома мужийн Айдабелл дахь эмнэлэгт төрнө гэж хэлсэн. Ингээд Вэйд гахаага ачаад 4 цагийн зайтай байсан худалдан авагч дээр очсон. Гэвч очиод хамгийн хачиргалтай зүйлтэй тулгарсан. Худалдан авагч бол ямар ч гахаа захиалаагүй Вэйд юу яриад байгааг ерөөсөө ойлгоогүй. Тэгэхэд Вэйд тэр өглөө захиалга баталгаажуулсан их мессежүүдийг үзүүлсэн. Харин худалдан авагч тэр мессежийг өөрөө огт явуулаагүй. Дээрээс нь ашигласан утасны дугаар өөрийнх нь биш болохыг хэлсэн. За тэр мөчид бол Вэйд бүх зүйл нэг л биш байгааг мэдэрсэн. За энэ худалдан авагч нь бол Тейлортэй хэдэн 7 хоногийн өмнө гахаан талаар мессежээр ярьж байсан ч гэсэн түүнээс хойшоо дахиж холбоо бариагүй гэж хэлдэг. За ямар ч байсан маш хол зам туулаад энэ гахаагаа авчирсан. Тэгээд энэ худалдан авагчийн Вэйд хоёр ямар ч байсан тохиролцоод маш хямд үнээр гахаагаа зарчаад Вэйд эмнэлэг рүү явдаг. За яг тэр үед Ригний нөхөр Хомер бол нэг л эвгүй мэдрэмж төрөөд Ригний ээж Джессикараа утассан. Ригн тэр өглөө ажилдаа очиагүй. Дээрээс нь түүний хариулж бичиж байгаа текст мессежүүд нь бол яг өөр хүн бичсэн юм шиг санагдсан учраас Хомер бол маш их төгшөж байсан. Джессика ажлаа орхиод шууд охиныхоо гэрлөө хөдөлсөн. Замдаа тэр ач охиноо цэцэрлэгээс нь авахар түр орсон ч охин нь бол тэр өдөр цэцэрлэгтээ ирээгүй байгааг сонсоод ямар нэгэн зүйл болсныг мэдэрдэг. Охиныхоо гэрт ирэхэд бол гаражны хаалга нь онгорхой байсан. Энэ нь бол ердөө үед хизээч тохиолддгүй зүйл байсан бөгөөд хамгийн аимшигтай нь бол гаражаас өвд хүртэл цус урсан гарсан мөр харагдаж байсан. Джессика машинаасаа буугаад гараж руу ороход хан, шал, бүхэлдээ цуснд будагдсан хаалганы бариул дээр хүртэл цустай хурууны мөр үлдсэн байсан. Эхэндээ тэр гэрийнхэн нохоо хөлөө гимтээсэн байх гэж найдсан ч цусны мөр арчсан уул мөр хаалган дээр хурууны мөрийг хараад энд аимшигтай зүйл болсон гэдгийг шууд ойлгосон. Джессика юу болж байгааг мэдэхгүй ямар ч байсан гэрлүү орсон. Хаалгаар ормогцоо шалан дээрх цустай хөлийн мөрийг харсан. Дараагийн мөчөд тэр ямар ч их хүн хизээж харах ёсгүй тэр дүр зургийг харсан.
Түүний охин Ригэн доошоо харсан байдалтай өөрийнхөө цуснд будагдаж аль хэдийнэ амьгүй болсон байсан. Джессика охиноо нэрээр нь дуудаж хариу үгийг гуйсан ч Ригэн хөдлөөгүй. Тэр даруй 911 рүү залгаж хэн нэгэн миний охиныг алчглаа гэж орилж тусламж хүсдэг. New Boston 911, what's your emergency? Ma'am. Ma'am. Help me, my daughter's been murdered. Okay, where are you located at? In New Boston? Yeah. What happened? I don't know. Somebody got in her house. Dead. Okay. Okay, okay. Everywhere. Okay, is your phone number... Okay. Help me. Okay, stay on the line with me, okay? Oh, our grandbaby. Oh, my God. I can't do this. Ma'am, can you... Ma'am, can you tell me what happened? What? 64161. 64161. Джессикагийн нөхөр Маркус болон гэр бүлийн найз Крис хоёр яарж ирэхэд Джессика гэрийнхээ гадаа сүхэрч суугаад уйлж байсан. Крис гэрлүү орж шалгах үед Ригний 3 настай охин унтлагын өрөөнд ганцаараа нуугдаж байсан. Бяцхан охин Крисийг танимаг заа шууд гүйж утсан бөгөөд тэр охиныг аимшигтай дүр зургаас холдуулахын тулд хүнжил ороож тэрвэрж гаргасан. Гэхдээ түүнийг өрөөнөөс гаргахын тулд Крис Ригний цогцыг давж алхахаас өөр аргагүй болсон. 3 настай охин замын туршид ганцхан зүйлийг асуусаар байсан. Миний ээж хаана байгаа юм бэ гэж. Аз болоход бол охин ямар ч биеийн гэмтэл аваагүй байсан ч болсон явдлын улмаас маш хүнд сэтгэл зүйн цочролд орсон. Цагдаа нар хэргийн газар дээрээ Ригэнд ийм аимшигтай зүйл хийсэн хүн хэн байж болохыг тогтоохоор хэргийн газрын ул мөр бүрийг нэгтгэж эхэлсэн. Вэйд гахаага хүргэж өгөхөөр 4 цагийн зайтай явж байх үед Тейлор бол хэлсэн шигээ шууд эмнэлэг рүү яваагүй. Харин жирэмсэн найзаа хөнөөх нарийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Ригний гэрийг зорьсон. Тейлорын гар утасны байршлын мэдээлэлээс үзэхэд тэр өглөөний 6 цаг 30 минутын орчимд Ригний гэрт очиж 8 цаг дөхөх үед тэндээс гарсан. Хэргийн газар болон задлан шинжилгээний дүгнэлт бол нэг зүйлийг тодорхой харуулсан. Риг нь амиа, хевлийдэх охиноо, мөн гэрт байсан 3 настай охиноо хамгаалахын тулд эцсийн мөч хүртлээ бүх хүчээрээ тэмцсэн. Тейлор эхлээд Ригний хурмын чимэглэлд ашиглаж байсан вараны шилээр түүний толгой руу цогсон. Хамгийн аимшигтай нь бол Тейлор өмнө нь гэрэл зурагч нар ажиллахдаа тэр вараны савны зургийг хүртэл авч байсан. Үүний дараа тэр алхны мохоо болон шовх хоёр талыг ашиглаж Ригэн рүү дахин дайрсан. Задлан шинжилгээгээр Ригний гавлын яс 5 газраа хугарч хамар нь хугарсан байсан. Толгойн хууханд нь бол 30 гаруй зүсэгцэн шарх илэрсэн. Түүний гар болон бүх биеэр хөхрөлт зүсэгцэн шарх байсан. Нэг хурууны үзүүр нь бараг тасрах шахаж хиймэл хумсан сугарсан байсан бол өөр нэг хуруу нь мултарч хажуу тийшээ мөрийцэн байсан. Энэ бүхэн бол Ригэн Тейлорыг өөрөөсөө холдуулахын тулд гараараа ам тэмцэн эсэргүүцсэнийг харуулдаг. Гэрт дор хаяж 5 өөр хэсэгт цусны том тогтоц үсэрсэн мөр илэрсэн нь Тейлор Ригнийг өрөөнөөс өрөө рүү хөөж дахин зүсэж хутгалсныг гэрчилдэг. Хан тавилга дээр цус тасарсан үсний бөөгнөрл наалтсан байсан бөгөөд Ригэн биеийг хөдөлж чадхаа болох хүртэл тэмцээр байсан. За нийтдээ бол Ригний биед 98 гаруй зүсэгцэн шарх, 15 удаагийн хутгалуулсан шарх, толгой болон хүзүүний хэсэгт 39 урагдалт илэрсэн. Түүний өвхөлт бол маш удаан, асар их өвдөлтөй байсан гэсэн үг. Дараа нь Тейлор эмнэлгийн зориулалтын хутаг ашиглаж Ригний хевлийг нэг ташаанаас нөгөө ташаа хүртэл нь зүссэн. Ашигласан хутганы эрийг хожим Ригний хүзүүнд шигдсэн байдалтай олсон. Мөрдөгчд аллагаас өмнөх өдрүүдэд Тейлор жирэмсний 35 дахь 7 хоногт хагалгаа хэрхэн хийх талаар олон цагийн турш интернетээр судалсныг тогтоосон. Тэр мис заслын ямар ч сургалтгүй байсан мөртлөө ийм нарийн сэдвийг зориуд хаасан нь уг хэрэг урьдчилан төлөвлөгдсөнийг баталдаг. Халдлагын үеэр 3 настай охин нь орилох, цохих чимээг сонсоод өрөөнөөсөө гарч ирсэн. Тейлор түүнийг айсандаа хөшиж, зогсохыг хараад өрөөндөө буцаж оргиж хашгирсан. Бяцхан охин болсон явдлыг насанд хүрсэн хүн шиг бүрэн ойлгох боломжгүй байсан ч өвдөлт, орилох дуу, ээжийнх нь айдас энэ бүхэн хэвийн зүйл биш гэдгийг мэдэрсэн нь гарцаагүй. Ригний гэр бүлийнхэн эхэндээ хевлийдэх хүүхэд алга болсныг мэдээгүй байсан.
За харин тэд болсон хэргийн тухай зарим мэдээллийг Facebook-ээс олж харсан. Тэд ойролцоогоор тухайн өдрийн 11 цагт Ригэн алагдсан, харин хэвлэлд байсан хүүхэд нь олдохгүй байгааг мэдсэн. За харин Ригэнтэй холбоотой энэ бүх зүйл болж байхад нөгөө талд юу болж байсан бэ? 2020 оны 10 сарын 9-ний өглөө 9 цаг 36 минутанд Тейлор 911 рүү залгаж машинда дөнгөж төрчлөө гэж уйлж ярьсан. Тэр ард нь мужийн цагдаа явж байгаа түргэн тусламж хэрэгтэй, хүүхэд нь амьсгалахгүй байна гэж диспатчерт мэдэгдсэн. Гэхдээ энэ нь бол Джессикагийн охиноо амьгүй хэвтэж байхыг хараад хийсэн цөхөрцөн тэр дуудлагаас тис өөр. Тейлорийн дуудлага бол өөрийгөө гэмт хэрэгээс холдуулахын тулд тавьсан жүжиг. Тэр хүүхдийг өөрөө төрүүлсэн юм шиг харагдаж диспатчер болон цагдаад итгүүлэхийг оролдож байсан. Тейлор 911 рүү залгаж байх үед Texas-ийн замын эргүүлийн цагдаа түүний араас явж байсан. За Тейлор бол тэр үед Оклахома мужийн Idabel эмнэлгийн чиглэлд явж байсан. Цагдаа машинд ортоход Тейлорийн өвөр дээр амьсгалан суул бараг ухаангүй юм шиг харагдах Нера хүүхэд байсан. Хүүхдийн хүй болон ихсийг Тейлор бүр ингээд өмдөндөө чихсэн. Тейлорийн бие хувцас хунар нь бол нэг тийм өтхөн, хатсан цусаар бүрхэгдсэн байсан. За гэхдээ тэр цус бол мэдээж Тейлорийн биеэс гараагүй. Цагдаа Тейлороос юу болсныг асуухад тэр би хүүхдээ машинаа түргүүлжлээ, одоо Idabel дахь эмнэлэг рүү очих гэж байна. Нөхөрмөө намайг тэнд хүлээж байгаа гэж хэлдэг. Цагдаа яагаад ойрхон байсан энэ Saint Michael-ийн эмнэлэг рүү явахгүй байгааг асуухад Тейлор өөрийнх нь эмч Idabel байдаг болохоор заавал тийшээ очих хэрэгтэй гэж зүтгэсэн. Гэхдээ цагдаа ийм байдалтайгаар цааш жолоо бариулах боломжгүйгээ хэлж түргэн тусламж дуудаж өгсөн. Тухайн үеийн биеийн камерын бичлэгт Тейлор өвөр дээрээ охиныг тэрвэрж, уйлж сандарсан байдалтай хиймэл амьсгал зүрхний иллэг хийхийг оролдож байгаа нь харагддаг. Харин замын цагдаа эхэндээ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй зогсож, түргэн тусламж ирэхийг хүлээсэн. Texas мужийн цагдаа нар Нерагаас эхлээд насанд хүрсэн хүнд хүртэл зүрх, уушигны сэхэн амьдруулах тусламж үзүүлэх сургалтай байх ёстой байсан болохоор тэр цагдаа яагаад Тейлороос хүүхдийг авч өөрөө тусламж үзүүлээг нь бол олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Удалгүй түргэн тусламжиж Тейлор болон охиныг эмнэлэгт хүргэсэн. Тейлор замдаа Вейд рүү залгаж машин барьж явахдаа хүүхдээ төрүүлсэн гэж хэлсэн. Гэхдээ Вейд түүний ярианд бараг итгээгүй бөгөөд бухимдсан, эргэлзсэн өнгөөр хариулсан. Яагаад тэгэхээр тэр бол хэдэн цагийн өмнө гахаа 8 бол бүхэлдээ худал байсныг олж мэдсэн. Харамсалтай нь эмнэлэгт хүргэцснээсээ удалгүй бяцхан охин нас барсан. Эхийгээ хэвлийгээс ийм харгас аргаар гаргагдсан хүнд гэмтэл за мөн төрсний дараа Нерад зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь аваагүй нь түүний амийг авч явсан. Нера төрсний дараа хүүг зохиох ясаар хавчиж таслах шаардлагатай байдаг. За ингэснээр хүүхэд ихсээр дамжуулан хүчил төрөж авах байдлаас уушгаараа бие даан амьдрах горимд шилждэм байна. Харин Тейлор бол хүй болон ихсийг зөв зохицуулах ямар ч мэдлэггүй охиныг амьд байлгахын тулд юу хийх ёстойгоо огт тооцоолоогүй за зүгээр л гидснээс нь л гаргаж авна л гэж бодсон юм шиг байгаа. Түүний бүх төлөвлөгөө бол хүүхдийг өөрийнхөө болгож харагдуулах чиглэсэн мөртлөө хүүхэд амьд үлдэхийн тулд ямар ч тусламж хэрэгтэйг бодоогүй нь бол аимшигтай. Ригний хэвлийгээс охиныг хүчээр гаргасныхаа дараа Тейлор ихсийг өмдөндөө чихээд өөрөө төрсөн мэт харагдахыг оролдсон. За энэ бүхэн бол түүний хувьд хүүхдийн амь нас биш зөвхөн зохиосон тэр жүжиг худал зүйлээ аврах нь бол хамгийн чухал байсныг харуулсан. За харин эмнэлэгт ирмэгцээ Тейлор бол биеийн ямар ч үзлэг хийлгэхийг зөвшөөрөөгүй. Машинд 35 минутын өмнө хүүхэд төрүүлсэн гэх эмэгтэй үзлэгээс ингэтлээ татгалзах нь бол эмнэлгийн ажилтнуудад шууд сэжиг төрүүлсэн. Төрсний дараа ихэд их хэмжээний цус алдалт үүссэн эсэх, умаа хэвийн агшиж байгаа эсэх, ихс бүрэн салсан эсхийг яаралтай салгах шаардлагатай байдаг. Харин Тейлор бол өөрт нь хүрхийг хүртэл хорилож байсан нь түүний түүх худал болохыг бараг л илчилчдэг. Үүнтэй зэрэгцэн Ригний цогцос олдож хэвлийдэх хүүхэд нь алга болсон тухай мэдээ эмнэлэгт хүрсэн. Харин сургаггүй болсон охин яг Тейлорийн авчирсан хүүхэд болох нь тодорхой болж ихэлсэн болохоор эмч нар цагдаад мэдэгдэхээс өөр аргагүй болдог. Мөрдөгчд эмнэлэх ирэх үед бол хэргийн үндсэн дүр зураг аль хэдийнэ тодорхой болсон байсан. Риг нь алагдсан, хүүхэд нь алга болсон, харин охин Тейлорийн өвөр дээрээс олдсон. Тиймээс цагдаа нарт Тейлорийн хэрэг хүлээх нь зайлшгүй шаардлагатай биш байсан ч түүнийг худлаа үргэлжлүүлэх эсхийг мэдхийн тулд удаан
байцаасан. Тейлор бол эхэндээ юу ч мэдгүй юм шиг дүүрсгэж өөрийгөө үнэхээр хүүхэд төрүүлсэн гэж дахин зүтгэсэн. Эцэст нь мөрдөгчд түүнд үүнийг батлах ганцхан арга байгааг хэлсэн. За тэр нь бол эмэгтэйчүүдийн үзлэг. За харин Тейлор бол үзлэгээс дахиж татгалзуул өөрийгөө бүрч с жигтэй харуулна гэдгээ ойлгоод эцэст нь зөвшөөрсөн. Эмч үзлэг хиймэгцээ түүнийг хүүхэд төрүүлээгүй болохыг шууд тогтоосон. За гисэн ч Тейлор бол худал хүлээгүй гэж зүтгэсээр л байсан. Харин мөрдөгчдөд түүнийг гол сэжигтнэр тогтоож баривчлахад хангалттай нотлох баримт айл хэдийн цуглаарсан байсан. Удалгүй Тейлорыг эмнэлгийн өрөөнөөс баривчлан авч гардаг. Түүний судсаар хийж байсан гуурсыг салгуулж гар утас болон цөнхийг нь өгөхгүй байх эмнэлэгт ирсэн Вэйдээс тусгаарлахыг цагдаа нар тушаасан. За тухайн үед бол охиныг нас барсан тухай мэдээж гисэн мөрдөгчдөд хүрсэн. За Вэйд ч гэсэн эмнэлэгт ирснийхаа дараа шууд л тусдаа өрөөнд байцаагдсан. Мөрдөгчд түүн Тейлорыг хизээж жирэмсэн байгаагүй, Ригнийг хөнөөж хевлэдэх хүүхдийг нь авч явсан гэдгийг хэлсэн. За энэ мэдээ бол Вэйдэд асар хүнд цохилт болдог. Тэр гэр бүл найз нөхдийнх нь анхааруулга бүгд үнэн байсныг хүлээн зөвшөөрсгөөс өөр аргагүй болсон бөгөөд тэдэнд итгээгүүдээ маш их ичиж сэтгэлээр унсан. Байцаалтын үеэр Вэйд болсон бүхнийг аажмаар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэр Тейлор жирэмслэлтэй бүхэлдэн зохиосон гэдгийг бол огт мэдээгүй, ийм зүйл болно гэж хизээж төсөөлөөгүй гэж мэдүүлсэн. Харин мөрдөгчд Тейлор охиныг хэрхэн авч явсныг тайлбарлахад Вэйд бүрч их цочирдсан. Үнэн хэрэгтээ бол Тейлор жирэмсэн болоогүй байсан бол Вэйд энэ харилцааг аль хэдийн дуусгах байсан гэдг нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болсон. 2020 оны 10 сарын 9-нд Риган болон Ригний охин хоёрын амийг хөнөөсөн тэр өдөр Тейлор Паркер 27 настайдаа эмнэлгээс баривчлагдсан. Баривчлагдсныхын дараа Тейлороос Ригний гэрт яг юу болсон талаар олон удаа байцаалт авсан ч түүний мэдүүлэг байнга өөрчлөгдөж байсан. Тэр өөрийгөө хариуцлагаас мултлахын тулд шинэ худал түүх зохиосоор л байсан. Нэг удаа тэр Ригнийг бол аль хэдийн хар тамхины картелийн хүмүүс дайрцсан, Риган бол аль хэдийн хүнд гэмтсэн байсан ч өөрийнх нь хүүхдийг авраач гэж надаас гуйсан болохоор охиныг нь гаргаж авсан гэж мэдүүлсэн. За өөр нэг хувилбартаа бол тэр шоронд хамт хоригдож байсан хүмүүст хар арьстай энэ хэрийг гэж ярьсан. Харин картелийн тухай түүхэнд нь мөрдөгчд итгээгүй үед Тейлор Ригэнтэй зүгээр л маргалдаж улмаар бие биетэйгээ зодтолцсны эцэст Риган нас барсан гэж шин тайлбар гаргасан. За гэхдээ хэргийн газрын нутаг баримтууд болсон явдлыг тодорхой харуулж ирсэн болохоор мөрдөгчдөд юу болсон талаар ямар ч эргэлзээ байгаагүй. 2020 оны 12 сарын 10-нд Тейлорт хүний амийг санаатаагаар хөнөөсөн болон хүн хулгайлсан хэрэгт албан ёсоор ял төлөвлөсөн. За үүнээс 1 сарын дараа прокурорууд түүнд цаазаар авах ял оноох хүсэлт гаргасан. 2021 оны ихэр түүнд дахин нэг хүний амийг санаатаагаар хөнөөсөн нэмэлт зүйл ангиар ял төлөвлөж батлан даалтанд гаргахгүйгээр цагдан хорьсон. Эцэст нь 2022 оны 10 сарын 3-нд хэрэг гарснаас бараг 2 жилийн дараа Тейлор бүх үндсэн зүйл ангиар буруутай гэж шүүхээс тогтоогдсон. Ойролцоогоор 1 сарын дараа түүнд цаазаар авах ял оноосон бөгөөд Texas мужид цаазаар авах ялаа хүлээж буй 7 эмэгтэй хамгийн залуу нь болсон. Шүүх хурал бол бараг 1 сар үргэлжилж энэ хугацаанд нийт 142 гэрч мэдүүлэг өгсөн. Шүүхийн үеэр Вэйд өөрийгөө Тейлорт хизээч үнэхээр хайртай байгаагүй гэж мэдүүлсэн. Түүний ээж Connie Тейлор гэр бүлийнхэнтэй маш ойр дотн болохыг их хүсдэг байсан ч Вэйд бол өөрөө энэ харилцаанд нэг их идэвхтэй байгаагүй гэж ярьсан. За мөн Connie Тейлор өөрийн өмнөх хүүхдүүдийн асрамжийг аваагүй явдал зэрэг олон асуудлыг анзаарч байсан ч юу хийхээ мэдгүй өнгөрсөн гэж мэдүүлсэн. Вэйд бол Тейлорын олон улаан дохиог анзааралгүй өнгөрүүлснээ хүлээн зөвшөөрсөн ч хуурамч, жирэмслэлт болон аллагын төлөвлөгөөний талаар юу ч мэдээгүй гэдгээ тууштай мэдгдсэн. Тэр шүүхэд хэлэхдээ Тейлор бол үнэхээр үнэмшилтэй ярьдаг байсан. Би ямар нэг зүйл асуух болгонд үргэлж хариулттай, үргэлж тайлбартай байдаг байсан. Хэлсэн бүхнээ батлах, баримт бичгийг хүртэл байнга үзүүлдэг байсан гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгалтаар Тейлор зөвхөн жирэмслэлтэй биш, ажил, хамт олон, удирдлага, албан тушаал, орлого, мөнгө, эрүүл мэндийн түүх, за тэрч байтугай өөрийн гэр бүлийн талаар хүртэл Вэйдэд худал ярьж байсан нь тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл амнаас гарах үг өсөг бүр нь худлаа байсан гэсэн үг.
Хэдийгээр Wade бол энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээгээгүй ч Regan-ийн нөхөр Homer эхнэр болон охиныхоо өгүүлтэй холбоотойгоор Taylor болон Wade хоёрыг хуйдангин эртний журмаар шүүхэд өгсөн. Нэхэмжлэлд Taylor хэрэг үйлдэхдээ Wade-ийн эзэмшлийн автомашиныг ашигласан бөгөөд охиныг эмнэлэг хүргэх замд тэр машинд амьд байсан хугацаа бий гэж үзсэн болохоор Wade-ийг ч гэсэн эртний хариуцлагын хүрээнд хамруулсан. Homer бол эхнэр болон охиноо алдсантай холбоотой зардал болон учирсан сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр нэхэмжилсэн. За харин нэхэмжилсэн мөнгөн дүнг бол олон нийтэд зарлаагүй байгаа. За энэ Taylor болохоор нэг ахтай байсан. За түүний ах Zachary бага нас нь маш хүнд өнгөрсөн талаар шүүхтэр мэдүүлсэн. Түүний хэлснээр энэ Taylor болон Zachary-гийн аав нь хүүхдүүдээ хар тамхины газар руу дагуулж явдаг. Эцэг эхийнх нь салалтын үеэр хүүхдүүдээ ашигладаг байсан гэж ярьдаг. Харин өөр эмэгтэйчүүд хар тамхинд анхаарлаа хандуулж эхлэхээрээ Taylor болон Zachary хоёрыг хаяад явцдаг байсан. Zachary бол энэ байдлыг Taylor-ийн хожмын амьдралдаа зөвлөж, Taylor ч гэсэн яг шинэ эрэгтэй хүний араас хөөцөлдөх болгондоо хүүхдүүдэд биш зөвхөн өөрийгөө л тэр хүнд тавьдаг байсан гэж мэдүүлсэн. За энд бас нэг нөгөө багада ямар амьдрал туулсан яг тэрийгэл давтаад байх шиг бас нэг тийм юм харагдаад байгаа юм. Хамгаалтын тал Taylorд мэдрэлийн болон сэтгцийн иж бүрэн шинжилгээ хийсэн мэдрэлийн эмчийг гэрчээр дуудсан. Тэр Taylorд тархины урд хэсгийн хам шинж буюу frontal lobe syndrome байж болзошгүй гэж дүгнсэн. За энэ нэмэг нь болохоор хүний зан авир, сэтгэл хөдлөл, шийдвэр гаргах чадвар болон өөрийгөө хянах чадварт ноцтой өөрчлөлт үүсгэдэг гэж тайлбарласан. Шинжилгээгээр бол Taylor-ийн тархины нуглаасуудын хооронд зай ихэлсэн, өөрөөр хэлбэл тархины хатангаршлын шинж илэрсэн. Энэ нь бол импульса хянах, зан үйлээ зохицуулах чадварт нөлөөлж болзошгүй гэж үзсэн. За ялангуяа тархины урд болон төр зүрийн хэсгүүд хамгийн их өөрчлөлттэй байсан гэж энэ эмч мэдүүлсэн. За мөн өмгөөлийн тал бол Taylor багада бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээллийг ял хөнгөрүүлэх үндэслэл болгон гаргаж ирсэн ч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй. За харин үүний хариуд прокурорд өөрсдийн шинжээчийг дуудаж Taylorд сэтгцийн үйл ажиллагаа алдагдсан, шинж илрээгүй гэж мэдүүлсэн. Түүний үйлдэл бол эхнээсээ эцэс хүртлээр нарийн төлөвлөгөөтэй хэрэг гарсны дараа ч гэсэн огт гэмшсэн шинж ажиглагдаагүй гэж дүгнсэн. Шүүх хуралд үзүүлсэн хэргийн газрын гэрэл зургууд бол аимшигтай, олон хүнийг цочроосон. Нэг хэргийн газрын шинжээч бол энэ нь ажилсан хугацаанд үзсэн хамгийн аимшигтай хэргийн газар байсан гэж мэдүүлсэн. За мөн энэ шүүх хурал дээр саад болсон хүнийг замаасаа зайлуулах зорилготой аллах гэх нэг тийм ойлголтыг тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогчтой хувийн үс хонцонгүй байсан ч хүссэн зүйлдээ хүрэхийн тулд түүнийг саад гэж үзээд хөнөөсөн ийм төрлийн хэрэг. Өмгөөлийн тал бол охиныг эхийн хэвлэгээс гаргахаас өмнө аль хэдийн нас барсан байсан болохоор хүүхэд хулгайсан гэж үзэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ эмчнэр бол охин эмнэлэгт хүргэгдэх үед амьд байсан гэж мэдүүлсэн. Түргэн тусламжийн ажилтан замдаа түүний зүрхний цохилтыг сэргээж чадсан тухайга шүүхэд хэлсэн. Прокурорд хэлэхдээ хэрвээ Taylor аль хэдийн хүүхдийг үхсэн гэж бодож байсан бол авч явах ямар ч шалтгаангүй байх байсан гэж тайлбарсан. За мөн Texas мужийн хуулиар ургийн хөгжлийн аль ч шатанд байгаа ураг бие даасан хүн гэж тооцогддог. Шүүх охиныг шаардлагатай эмнэлгийн тусламж авч чадаагүй улмаас нас барсан. За үүний шууд шалтгаан нь бол Taylor-ийн үйлдсэн үйлдэл гэж үзсэн. Эмнэлэгт охины зүрхний цохилт хэд хэдэн удаа зогсож дахин сэргсэн ч эцэст нь бүр мөсөн зогссон. Түүнийг ганцаараа нас барахгүй гэж санаа зовсон нэг сувилагч сүүлчийн мөч хүртэл дэргэд нь хамт байсан. Шүүхийн үеэр Taylor-ийн өмнө нь ажиллаж байсан их барих эмэгтэйчүүдийн эмчиж гэрчилсэн. Тэр Regan-д учирсан гэмтлийг тайлбарлахдаа за энэ Taylor бол Regan-ийн умайд хүрэхийн тулд арт талаас нь зүсэж дараа нь охиныг хүчээр суглаж гаргасан асар их өвдөлт аимшигтай гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн. За мөн задлан шинжилгээ хийсэн эмч ихсийг ямар ч эмнэлгийн стандартгүйгээр аимшигтайгаар тасалж авсан байсан талаар шүүхэд тайлбарлсан. Шүүх хурал танилцуулсан баримтуудаас хамгийн цочирдом нотлох зүйлсийн нэг нь бол ихэст нь алдсан ягаан өнгийн хиймэл хүмүүс байсан. Энэ нь бол Regan-ийн хуруунаас тасарсан хүмүүстай яг таарч байсан бөгөөд Taylor ихсийг хүчээр сугалж байх үед Regan амьд ухаантай хിവэрэ байсан гэдгийг нотолдог. Өөрөөр хэлбэл Regan бол сүүлчийн мөч хүртлээ хүүхдээ авч үлдэхийн төлөө тэмцэж ихсээ Taylor-ээс буцааж авахыг оролдсон болохыг энэ нотлох баримт харуулсан.
Мөрдөн бацаагчид мөн Тейлорын цүнхнээс морь унтуулах тариа олсон. Энэ нь бол Рейгнийг өвдөлт багтаагаар хөдөлгөөнгүй болгох боломжтой байсан ч Тейлор бол үүнийг огт ашиглаагүй болохоор Рейг нь бүх халдлагын турш ухаантай хүүхдээ хамгаалах гэж тэмцээр байсан гэж шүүх үзсэн. Шүүхийн үеэр Тейлорын өнгөрсөн амьдралын талаар олон баримт дэлгэгдсэн. Тэр 30 гаруй хуурамч нэр ашиглаж хүмүүст өөрөөр өөрийгөө танилцуулдаг байсан. За мөн дуу хоолойгоо өөрчлөлтийг төхөөрөмж ашиглан зохиомод хүмүүсийн дүрээр олон удаа уцаар ярьдаг байсан нь тогтоогдсон. Жин хасах мис заслын дараа Тейлор гэрэлсэн хിവэрэ байсан ч босож ирчүүдтэй байнга сэтгнэж ажилдаа хүртэл шөнийн клуб руу явах гэж байгаа юм шиг хувцлаж ирдэг байсан талаар гэрчүүд мэдүүлсэн. За мөн олон удаагийн гэр бүлээс гадуур харилцаа нь шүүхтэр ил болсон. За нэг удаа хуучин нөхөр нь түүнийг өөр эртээ машин дотор бэлгийн харьцаанд орж байхад нь барьж байсан гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгалтын явцад энэ аллага нь Тейлорын олон жилийн турш үргэлжилсэн худал хуурмгийн ердөө нэг төгсгөл байсан нь тодорхой болсон. За энэ Тейлорын ярьсан тэр худлыг бараг тоолох боломжгүй байсан бөгөөд мөрдөн шалгагчдын үзэж байгаагаар худал ярих нь бол түүний амьдралын хэв маяг нь. Шүүхийн баримтаар Тейлор болон Вейд хоёрын 14 сарын харилцааны хугацаанд тэр хид хідэн заллингийн схем зохион байгуулж нийт 20 сая доллараас давсан үл хөрөнгө хууль бусаар худалдаж авахыг оролцсон нь тогтоогдсон. 4 сая долларын ранч бол тэдгээрийн зөвхөн нэг нь байсан. Тейлор шүүхтэр өөрийгөө буруугүй гэж мэдүүлсэн ч дараа нь хид хідэн хүнд Рейгнийг өөрөө хөнөөсөн бөгөөд төлөвлөгөө нь санснаар нь болоогүй гэж хүлээсэн байдаг. Энэ нь аллага болон хүүхэд хулгайлах ажиллагаа урьдчилан төлөвлөгдсөн байсныг дахин баталсан. 2022 оны 10 сарын 3-нд Тейлор 2 зүйл ангаар буруутай гэж тогтоогдож удалгүй цаазаар авах ял сонссон. Ял сонссны дараа Ригний ээж Джессика хэлэхдээ миний мөрөн дээрээс маш хүнд ачаа авчих шиг санагдаж байна. Одоо л бид нэр идэрч эхэлж чадна. Тэр хаана байгааг цаашид хаана байхыг бид мэдэж байна гэж хэлсэн. За харин Тейлор дараа нь өөрөө хэвлэлд өгсөн ярьцлагада өөрийгөө удаан хугацаанд ямар ч хэрэг хийгээгүй гэж итгүүлж явсан ч задлан шинжилгээний зургуудыг шүүхтээр хараад бодит байдалтай нүүр тулсан гэж ярьсан. За тэр мөн шоронд байхдаа шашинд орж Христийг олсон гэж мэдэгдэж хохирогчдын арга гэрийн мэдүүлгүүдийг өөртөө сануулга болгон хадгалдаг гэж ярьсан. За гэхдээ энэ бүхэн бол худлаа. Шүүхийн баримтуудаас харахад Тейлор хоригдож байх хугацаанд ч зан авираа өөрчлөөгүй. Тэр олон удаа хуурамч өвчин зохиож, үндэслэлгүй гомдол гаргаж, хамгаалагчид болон хоригдлуудтай зөрчилдөж байсан. За мөн бусад хоригдол болон загтлаар харилцдаг хүмүүстэй романтик харилцаа үүсгэж, шоронгийн дөрөнд хувцас хүртэл илүү задгаа харагдуулахын тулд уурж өөрчилж байсан олон тохиолдол гарч ирсэн. Зарим хамгаалагчийн мэдүүлгээр бол тэр харгалзагчдыг хүртэл уруу татахыг оролцсон. Үүнээс гадна Тейлор хамт хоригдож байсан хүмүүст өөрийн талд ашиглах хуурамч гэрчийн мэдүүлэг бичиж өгөхийг удаа дараа хүсдэг байсан нь тогтоогдсон. Түүний өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа давж заалдсан ч бүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. За бүр нэг давж заалдахдаа амар утгагүй. Тейлорыг өмнө нь тарган байсан болон хувийн амьдралаас нь болж шүүгчд болон тангаратны шүүх өрөөсгөл хандсан гэж маргасан ч шүүх бол энэ үндэслэлийг хүлээж аваагүй. За мөн хэрэг олон нийтийн сүлжээнд өргөн тархсан нь шударга шүүхээр шүүлэх боломжийг нь алдагдуулсан гэж өмгөөлөгчд нь мэдгдсэн ч энэ тайлбар мөн л амжилт олоогүй. Шоронгийн зөвлөхийн мэдээлснээр бол Тейлор шоронгийн орчинд амархан дасан зогтсон юм шиг харагдаг. За бүр хоригдлуудынхаа дунд бол бүр нилээд танил нэгэн болсон. Та нар дуучин Селена гэж мэдэх бах түүнийг хөнөөсөн нэг фан байдаг ш Йоланда гэд. За тэр Йоландатай одоо нэг 20 ангид хоригдож байгаа. 2026 оны 5 сард Америкийн нэгдсэн улсын дээжөх Тейлорын эцсийн давж заалдах хүсэлтийг мөн хэрэгсэхгүй болгосноор түүний ял шийдэлийг хүчингүй болгох үндсэн бүх хууль зүйн боломж дууссан. Одоогоор цаазаар авах өдрийг товлоогүй байгаа ч тэр бол Texas мужийн цаазын ялтай хоригдлуудын ангид хിവэрэ хоригдож байгаа. Тейлор бол одоо Texas мужийн Gatesville хот дахь 20 ангид өдөрт ойролцоогоор 22 цагийг ганцаарчилсан жижиг өрөөнд өнгөрүүлдэг. Харин Ригний эгч Эмили Тейлор цаазаар авах ялганоосонд нь баяртай байгаагаа илэрхийлж эгчийгээ бодох бүрд Тейлор санаанд нь ордог байсан болохоор энэ ял гэр бүлийнхэнд нь багч болов тайвшрал авчирсан гэж ярьсан. За мөн Ригний гэр бүл ирээдүйд ижил төрлийн хэрэг гарахаас сэргийлэхийн тулд эмч нарт тодорхой нөхцөлд өвчтний нууцлыг зөрчихгүйгээр болцошгүй хохирогчдод анхааруулах, эрх олгох, хууль батлуулахын төлөө ажиллахаа мэдэгдсэн.
Ригэн амь насаа алдах үедээ дөнгөж 21 настай байсан. Харин бяцхан охин бол энэ хорвоод амьдрах боломжоо ч авч чадалгүй нас барсан. Ригний гэр бүл түүнийг нас барсны дараахан дурсгалын ёслол зохион байгуулсан. Тэд одоо ч Ригэн болон охин хоёрын түүхийг олон нийтэд хүргэж, Тейлор шиг хүний худал хуурмаг аюултай зан чанар ямар аимшигтай төгсөлд хүргэж болохыг анхааруулсаар байгаа. За энэ Ригний гэр бүл бол өөрсдийн туулсан энэ бүхнийг Netflix-ийн Maternal Instinct гэдэг баримт кинонд бол дэлгэрэнгүй ярьсан байгаа. Гэхдээ энэ уг бүтээл бол Тейлорийн байр суурийг ерөөсөө оруулаагүй, зөвхөн хохирогчдын гэр бүлд түүхээ өөрсдийн өнцгөөс ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ярих боломжийг олгосон. За баримтат кинонд бол энэ нөгөө Jessica-гийн 911-ийн дуудлагын хэсэг, хэргийн газрын бүтгэрүүлсэн цөөн зураг болон гэр бүлийнхний ярилцлагуудыг оруулсан байдаг. Хит график дүрслэл үзүүлэхгүй ч гэсэн Ригэнд учирсан хүч ирхийлэл энэ хэрэг гэр бүлд нь ямар гүн шарх үлдээснийг ойлгоход бол хангалттай харагддаг. Jessica-гийн ярьснаар бол Ригний охин одоо ээжтэйгээ тун адилхан өсөж байгаа. Тэр эрч хүчтэй, хөгжилтэй бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийг байнга инээлгдэг. Гэр бүлийнхэн нь Ригнийг зөвхөн хохирогч гэдгээр нь биш, гайхалтай ээж, хайртай охин, халамжтай эгч, үнэн ч найз байснаар нь дурсдаг. Хэцүү байдалд орсон хүнийг ганцаараа орхитдоггүй сайхан сэтгэл нь түүний хамгийн тод чанаруудын нэг нь байсан. Тейлор олон жилийн турш худал хэлж эргэн тойрныхоо хүмүүсийг залилсаар ирсэн ч Ригэн болон охины амийг хөнөөсөн түүний үйлдэлийн хамгийн аимшигтай төгсгөл болсон. Тэр өөрийн хүссэн амьдралыг бүтээхийн тулд хэн хохирох нь хамаагүй мэт авирлаж өөрт нь итгэсэн хүний хүртэл золиослсон. Энэ хэрэгт бол тодорхой хэмжээний шударга яс тогтсон ч Ригний гэр бүлийн алдсан зүйлийг ямар ч яал шийтгэл буцааж нөхөж чадахгүй. Тэд нэг зэрэг охин, эгч, эхнэр, найз болон төр жамжаагүй ач охиноо алдсан. За энд хүргээд өнөөдрийн миний та нартай бэлдсэн хэрэг өндөрлөж байна. Та нар минь хэрэгээ сонсоод намайг яагаад энэ хүнийг адгуулснаас долоондор гэснийг ойлгож байгаа бах. Ингээд өнөөдрийнхөө хэргийг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа.